Орой мэндийг хүргье. За өнөөдөр төсвийн татгал хэлэлцэж, төсвийн татгалыг бид хэлэлцээд яаралтай батлаад ажилд нь оруулах ёстой дэмжиж байгаа. Зөвхөн өнгөрсөн жилийн 26 оны төсөв батлагдах үеэр энэ мэрэгжлийн байгууллагын дүгнэлтийг би бас сая зөвхөж харлаа л да. Тэгээ тэр үед яг л энэ өнөөдрийн нөхцөл байдлыг сануулж ирсэн юм байна. Манай төсөвчийн ер нь тэгээд нүүрснээс л үрдэж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед нь бид өөдрөг төсөв оруулж иж батлаа. Тэгээд өнөөдрийн татгал хийх нөхцөл байдал дээр хүрчээд ингээд явж байна. Тэгээд бид нар бол цаашдаа энэ мэрэгжлийн байгууллагынхаа дүгнэлтүүдийг бол ер нь өндөр түвшинд харж үзэж энэ их хурл энэ батлах хууль тогтоомжтой бол бас харгал зүй үүсгэн зүй юм байна гэж бодож. Гэхдээ яг энэ оны бол 4 сард бол гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч ирсэн юм байна. Эдийн засгийн өсөлт нь бас 4 гаруй хувьтай байсан юм байна. Тэр үед бол бас төсвийн татгал хийх шаардлагагүй гэж бол тухайн албан тушаалнууд мэдэгжсэн бас бурууч биш юм байл. Тэгээ яг л одоо сүүлийн 1-2 сарын хугацаанд л нөхцөл байдал бас амаргүй болоод хүнд болоод ирсэн юм байж байгаа. Тэгээ одоо энэ татгал орж ирж байгаа. Тэгээ дээр нь өнгөрсөн хугацаанд бид нар төсвөө өөдрөгөөр төсөөлөөд урсгал зардлаа нэмсэн юм байлээ. Хөрөнгө оруулалттайгаа адилхан. Тэгээ өнөөдөр энэ урсгал зардлаа тангах гад ингээд орж ирж байгаа. Хөрөнгө оруулалт бол яг хөө нөө 5 сарын 31-ээр хэмнэлтийн хуулийн дагуу буцаан татагдж байгаа хөрөнгө оруулалтынхаа 535 тэрбум орчим төгрөг татагдж байгаа. Энэ бол их зөв юм биш шүү. Ер нь 100 одоо 100-ны сар 6 биштэй гэж нэг үг байдаг шүү дээ. Тэгээ бүтээн байгуулалтынхаа сараас өмнө шахаж бид нар энэ тендерээ зарлж дуусаж гэрээгээ байгуулж явах энэ хуулийн залт бол одоо их үр дүнтэй юм байна гэж бол харж байгаа. За энэ төрийн албан агчийн юун дээр сая Монгол Ардын намын бүлэг хуралдаа төрийн албан агчийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг бол засгийн газар буцааж татаж авах зүйтэй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргасан. Тэгэхээр одоо засгийн газар хуралдаад энэ шийдвэрээ бол татаж аваад магадгүй одоо буцаагаад бас арай өөр хэлбэрээр уян хатан байдлаар оруулж ирэх боломжтой. Ер нь бол төрийн алба данхаас нэг үйл данхаас. Би одоо сая 2017 оны статистикийг авч үзэхэд тэр үеийн статистикээр төрийн албан агч 186 мянгаас таа гарч ирсэн юм. Тэгээ өнөөдөр 28 мянга. Тэгэхээр энэ жилүүдэд ингээд яаж нэмэгдсэн байгаа шалтгаан өөрөө сонин. Зүгээр өнөөдөр ягаад тодтол дагаж орж ирсэн учраас бид нар бас нэг дэмжигдээгүй явцсан болов уу гэж хараад байгаа. Дээр нь цомогтгол хийх аргачлал нь өөрөө яг тодорхой биш байсан. Яг хэнийг цомогтох уу гэдэг аргачлал нь ямар шалтгаанаар гэдэг аргачлал нь чиг үүрэг давтсан гэдгээр байсан юм уу гэдгээр зүйлүүдийг бас нэг анзаарсан болов уу гэж энэ байдлаас болж бас энэ асуудал гацсан болов уу гэж харж байна. За тэгээд 1 минутаа би нэмээд авчиж зүгээр санал хэлж байгаа учраас. Тэр төрийн өмчит үйлдвэрийн газруудын асуудал дээр одоо 1 минут нэмж өгье. Тэр төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалын шинжилтээр ерөнхий сайдаа та бүр яаралтай анхаарч өгөөрэй гэж би танаас хүсэж байна. Одоо сая 2 хоногийн өмнө цалингаа мэддгүй нэг удирдлага ярьслага өглөө шүү дээ. Би цалингаа авсан чи 14 сая авд юм байна гэдэг. Өнөөдөр дээд шүүхийн шүүгч ямар цалин авж байгаа вэ? Төрийн албаагч ямар цалин авж байгаа вэ? Энэ хүн одоо 24 цагийн 23 цагт нь ажилдаг болоод ийм өндөр цалин авд юм болов уу? Энд чинь нэг өсний энэ амьдрах гад ядж байгаа зээлээс зээлийн оронд лизинг төлөө явж байгаа ард түмэнд бол амар том доромжлол واخхой. Хин ингэж ийм өндөр цалин аваад хин ийм бага цалин аваад идэг гэдэг л асуудал шүү дээ. Тэгээ энийгээ бид нар энэ тэгш бус байдал гэж л энийг хэлээд байгаа юм л та. Тэгэхээр энийг одоо би бас бүр яаралтай анхаарч өгөөрэй гэж би танаас бас төсвийн татгалтай хамруулаад энэ асуудлыг хэлье. За баярлалаа. За ерөнхий сайд хариулъя. За Баярбаатар гишүүний асуулт саналд хариулъя. Ер нь Баярбаатар гишүүн маш чухал асуудал өндлөө. Манай засгийн газрын тавьж байгаа тэргүүлэх зорилтуудын нэг бол энэ төрийн эмчийн компаниуд eur ашгийг дээшлүүлэх явдлаа. Тийм ч учраас би ерөнхий сайдаар томлохдоо төрийн эмчийн компаниудын тоог бууруулах, өр ашигтай болох тодорхой зорилт саналуудаа хэлсэн. Ийм учраас шууд ажилдаа орсон. Өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар ихэд бид 2 төрийн эмчийн компаниг татан болгож нэгдэх шийдвэр гаргасан. Одоо бүх компанид төрийн эмчийн бодлого зохицуулалтын газрууд тодорхой үр чиглэгч ажиллаж байна. Одоо бидний өгсөн үр чиглэлийн дагуу энэ жил компаниудыг IPO-г гаргах буюу нийтийн ХХК болгох 16-аас 20 компани эх хонд, за мөн эх хонд 109 одоо энэ улсын үйлдвэрийн аж ахуйн газруудыг 30-аар цөөлөх гэх мэтлэн тодорхой чиглэлүүд ажиллаж байгаа. Өр ашгийг
30% нэмэгдүүлэх, зардлыг 15% нэмэгдүүлэх чиглэсэн. Яг таны хэлдэг тэр саналын дагуу одоо тэр хэмжээний компаниудын захирлуудын цалингийн дээд хэмжээг тогтоох тийм даалгавар өгч байгаа. Энийг бас үр ашигтай нь үр дүнтэй нь хийсэн менежментийн гэрээтэй нь уялдуулж Канадын менежментийн загвар буюу одоо үр ашгийг дээшлүүлсэн, үр авлагыг барагдуулсан, үр дүнд чиглэсэн ийм менежментийн гэрээний зарчим шилжүүлэх чиглэлийг өгөө ажиллаж байна. Бид одоо 10 сард төсөв өргөн барих үедээ нийтийн өмчийн тухай хууль буюу одоо уучнаар төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулиар компаниудын хуулийг бас шинжилж байгаа гэдгийг онцолж хэлье. Энэ асуудлаар бол маш тодорхой саналтай байна. За ер нь таны бас нэг асуулт нэмээ хариулчихад төсвийн доктортой байдлын зөвлөл бол тухайн үед нүүрсний үнийг 2 төсөөл ирүүлж ирсэн байл шүү. $107, $122 гэж. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлийн тооцоол зөвлөл эдийн засгийн хөгжлийн яамны сангийн яамны тооцоол буруу гэж бас хэлэх нь өрөөсгөл гэж бодож байна. Энэ бол манай эдийн засгийн хөгжлийн яамнаас ирүүлсэн тоон дээр бас ийм саналуудыг өгчээсөө. Үнэхээр сүүлийн нөхцөл байдал бол өнөөдөр бол урьдчилан харагдж болохгүй тийм нөхцлүүд өөрчлөгдөж байгаа цаг үе гэдгийг бас онцлог хэлж тэмдэглэмээр байна. Гэхдээ манай баялагын хараал буюу Голланд өвчний шинж тэмдэг бол ингээд нэг нүүрсний экспорт нэмэгдээд үнэн өсөөд уул уурхай бүтээгдэхүүнүүд ирэхэд дагаад бүх зардлаа тэлцсэн. Жишээлбэл сая тэр төсвийн доктортой байдлын зөвлөлийн саналтай санал нэг байгаа. Зөвхөн улсын их хурлд ажиллаад тайлбарладаг байгууллагуудын хувьд 2025 оны нийт зардлын хэмжээ 20 онтой харьцуулахад 2.3-аас 10.7 дахин өссөн. Үүний нотлох баримтаа гэдэг одоо төсвийн доктортой байдлын зөвлөл дүгнсэн. Энэ зардлаа хит ингэж нэмэгдүүлж ирсэн нь бол үр дүнгүй өнөөдрийн энэ тодтгол өвтгөл хийх зайлшгүй шаардлага болж байна гэдгийг сонслон тэмдэглэж байна. Тэр 36 сар ч гэсэн ер нь бол анхныхын зорилго багш эмчнэрийг доктортой ажиллуулах зорилгоор ийм тэтгэвэр тэтгэмж олохоор гарсан шүү дээ. Тэтгэмж доктортой ажиллаж байгаа 15 жил 20 жил. Сүүлдээ нэг ингээл өөрчлөө явсараа бүгдийг хамруулад тэгээ сүүлийн 5 жил ажиллаад өөр газар ажиллаж байгаа 5 жил ажиллаад 5-аар үржүүлсэн хэмжээний цалин тэтгэмж аваад гардаг ийм нөгөө доктортой ажиллахад чиглэгдсэн биш нөгөө үндсэн зорилго үзэл баримталтайгаа нийцээгүй өөрчлөлт гараад байгааг л засах гэж зохицуулах гэж хувийн хвшилтэйгээ өрсөлдөд байгааг зохицуулах гэж ийм саналыг манай сангийн яам боловсруулсан гэж ойлгож байгаа юм аа. За Баярбатар гишүүн нэмж тодруулъя. За сая ерөнхий сайдын хэлсэн дээр үндэслээ түрүүн бүлгийн хурал дээр бас сангийн сайд бас хэлсэн. Энэ Монгол банкны төсөвчин ерөөсөө энэ төсөвтэй ерөөсөө огт орж ирдэггүй. Өнгөрсөн хугацаанд орж ирж байгаагүй. Тэгэхээр би Булган тайдрага танд хүсэлтэй санал хүсэлт. Энэ Монгол банкны чинь оронтооч одоо 600 гаруй болцсон байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө 300-аар ажиллаад болоод исэн юм байна. Баахан газрууд нэмэгдсэн юм байна. Тэгээд энэ төсвийн өрөөний төсөв тодтголын Монгол улсын төсөвтэй бол угаасаа хамт орж ижсэн түүх байхгүй. Тэгэхээр энэ хурал даргалзагчийн хувьд та эдийн засгийн байнгын оронд өгж энэ бүтцийн өөрчлөлтийг танилцуулах үүргийг өгөөч гэсэн юм саналтай байна. Сая ерөнхий сайд ч гэсэн хэлж байна. Хуралд ажиллаад тайлгнадаг байгууллагуудын одоо төсвийн өсөлтийг ч бас хэлчих шиг бол. За үүнтэй холбоотой улсын хурлаас болохгүй ажлын хэсэг энэ төр гараад төсөв санхүүжилтүүдийг харж бол босгоо. Сая улсын хурлын даргын бас захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээр бид нар төсвийн дүн шинжилгээ, төрийн албаагчдын цалин хүйс, нийгмийн баталгаа, орон тоодоо холбоотой мэдээлэл сонсоход бас их тиймсэн. Зарим байгууллагууд сүүлийн 10 жилийн оронд төсөв 4.5 дахин нэмэгдсэн байхад зардал нь 14.5 дахин нэмэгдсэн байгууллагууд ч гэсэн бас их байгаад байна. За улсын хурлын гишүүн Мягмар Сүрэнгийн Бадам Сүрэн.